Санаа өнөөдрийн ам хуурын хичээлээр 24 нөхтэй октав ам уураар хэрхэн үлэмжийн чанар дууг тоглох вэ гэдгийг заана. За энэ дууны хувьд нэг үгэн дээр тоглогдож байгаа эгшүүд нь нэлээд олон учраас тухайн үгэн дээр тоглогдох эгшүүдийг бүгднийг дараалуулад биччихсэн байгаа шүү. За эхнээс нь үлэмжийн гэдэг үгийг харъя. 11 дээр нүхийг үлээж эхэлж байна. За эндээсээ чанар гэдэг үг нь 15 дугаар нүхийг үлээж үргэлжлэнэ. За үргэлжлүүлээд 13-аас үргэлжлэнэ. Гэхдээ хамгийн ихний 13 дугаар нүхийг нэлээд удаа үлээнэ. Тэгээд сүүлийн 3 нотыг холбоос маягаар тоглох нь байна. За тэгээд 2 дугаар мөр өнгөн гэдэг үгэн дээр дахиад 11-ээс эхэлж байна. Эхний мөртгөө ерөөхдөө адилхан явна. Тунмал. За одоо ташиг гэдэг үгэн дээр баг зэрэг өөрчлөгдөнө. За яг хэмжээнд нь оруулаад тоглох юм бол ингэж сонсогдох хэвээр. За 3 дугаар мөрлөгөө орцгоё. Үтсэглэнтэй 13-ыг үлээж үргэлжлүүлнэ. Хөөхөн 9 дугаар нөхлөө шилжиж байна. Царайг чинь буцаад 9 дугаар нүхнээсээ үргэлжлүүлнэ. За цаашаа үзээд 10 дугаар нүхээ дахиад сороод үргэлжлүүлнэ. Дараагийн үзээд ханашгүй. Тэгээд айн үнэн хөө сүүлийн мөр. За одоо ай удаашраад юм тахилт маягийн юм явна. 13 дугаар нүхийг үлээж эхэлнэ. Буламара. Тэгээд хамгийн сүүлийн хэсгийг тоглоё. Зургаагаас ороод за одоо дууныхаа яг зөв хэмжээгээр гэхдээ удаанаар тоглоод үзцгээе.
Одоо дуугаа өөр хөгжимтэй хамт хослуулан тоглож үзцгээе. Өнөөдрийнхөө хичээлийг сайн сураад удахгүй болох цагаан сараараа та бүхэн гэрийнхаа жаврыг сайхан үргээгээрэй. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа. Баяртай.